Зохиолыг бичсэн Ламсрангийн Саранчя, зохиолыг уншсан Туул Синди, гониг хөөрсөн Замбуулан. Сайн байна уу агшаа? Сайн байна уу? За ямар хэрэгээр явна? Оюун төгсийн асуудлаар явна. Энэ жил уулын төгсчихвэл сайнсан. Жирэмсэн тэгээд хордлоготой байгаа хойно ургац хураалтын ажилд явж чадахгүй нэ. Эрүүл мэндэ бодсон нь дээр бах. Тариа хураалтад яваагүй шалтгаантай оюутнууд сургууль дээр засварын ажил хийн. Оюун төгс хийж чадах уу гэж асуусан Замбаг төгөлдрийг ихэд няхвар ширтэв. Харин хордлого ихтэй байдаг. Засварын ажил гэхээр будаг хийж таарах байхад би ажлынхаа зав чөлөөгөөр оюун төгсөн хийх ёстой зүйлийг хийгээд байж болох болов хэмээн төгөлдөр хэлв. Байдлаасаа болъё доо. Бүр болохгүй бол хойлоо зохицуулахыг бодно доо. Замбаг юунд ч юм бэ бодлогшрон хэлээд санаа алдав. Танаа хурмын дээр миний нэг таньдаг хүн ирсэн. Тэр хүн танаа хамаатна уу? Хин бол Борхон гээд. Борхон дарга оюун төгсөн минь аа байгаа. Тийм үү гэж их чимтэй асуусан Замбаг. Тэгээд их нэртэйг ирээг юм уу? Охин хуримлаж байхад би танаас нуугаад яах вэ? Борхон дарга миний эхнэрийн төрсөн эцэг гэдгийг оюун төгс мэдэхгүй байгаа. Борхон дарга энэ эхнэрээсээ өмнө нэг эмэгтэйтэй нийлж суухдаа тулж нөгөөх нь жирэмсэлж охин төрүүлсэн билээ. Тэр үед даргыг гинт хөдөө аж ахуйн яамнаас дуудаад манай нэгдлийн даргаар ажилуулах томилолт гарсан гэсэн. Гэтэл нөгөө эмэгтэй хөдөө ажиллахгүй гэж уурлаад нэлх охиноо айлын үүдэн тавьчихад том даргын хүүтэй суучихсан гэсэн. Дарга хойноос нь сэм дагаж явсаар охиноо олж аваад хөдөө авчирч надмид гойг өсгөж өгөөч гэж гуйж хүн хийлгсэн юм гэсэн. Энэ бүхнийг оюун төгс минь мэдэхгүй хүн хийсээ ээжигээ өнгөрснөөс хойш маш их ганцаардаж чаналсан. Та багш хүн учраас л би ярьж байгаа юм шүү гэж яриад багшийг харсан төгөлдөр хэртхийн цаачав. Замбаг багш хүзүүгээ хүртэл хухай цагаан болж хариугүй амт тавих гэж буй хүн аятай ганхаж байх нь тэр. Хөөе багшаа, та зүгээр үү? Би эмч дуудах уу? Төгөлдөр сандж асуугаад босон харайв. Зүгээрээ. За чи яв да. Манай оюун төгсийг сайн халамжлаарай. Би бусдыг нь зохицуулнаа. Хөөрхи охин минь гэж амаа ангалзуулан уйлгнах багшийг харсан төгөлдөр сайхан сэтгэлтэй хүн юм да. Аргагүй л багш хүн гэдэг өөр юм байна хэмээн бодоод гарчээ. Тэр орой Замбаг орж ирээд орон дээрээ бүхлээрээ унаад өгөв. Дамиран эхнэрийнхээ биеийг өвдчлөө гэж сандран толгойг нь барихад хүйтэн байхаагаад духан нойтон хөлстэй байлаа. Яасан бэ? Би ч юм уу вэ нү гэж асуусан Дамиран арай нөгөө олон жилийн өмнө дуудлагаар ирсэн эмчийн хэлсэн сэтгэл гутралын өвчин эхэлж байгаа юм шиг байгаа гэж аимсан бодов. Би зүгээрээ жаал ядарлаа гэсэн ч босож хоол хийж өгье дөө. Хэрэггүй, би хоол хий. Бэлэн хоол жигэнчхий. Чим жаах амраадах гэж нөхөр нь хэлээд инээмсэглэн эргэхэд Замбаг нөхрийнхөө махлаг шуунаас атгаж Дамираа гэж дуудахад тэрбээр эхнэр өөдөө эргэн харав. Дамираа, би их нүгэлтэй хүн. Замбагыг нулимс асгаруулan хэлэхэд Дамиран хэртхийн цочож за одоо эхэллээ дээ. Яах вүлээ гэж сандчин бодоод эхнэрийнхээ гарыг чанга атгаж тайвшир да. Би дэргэд ч юм байна шүү дээ гэж шивнэв. Жилийн өмнө гэрэлсэн охиных нь инээмсэглэл дүүрэн зураг тэр хоёрыг ширтэн. Тийм ээ, чи миний дэргэд байна. Гэхдээ чи үннийг сонсоод надаас зогтох байх та. Уруул өмөлзүүлэн хэлсэн Замбагыг өрөвдөх шиг болсон Дамиран эхнэрээ тэрэн авч би чамаас зогтох гэж үү? Гүү дээ. Чи миний дэргэд байхад би юу ч болсон тэсэд гарна гэлээ. Чаа бас та. Гэтэл би чинь нүгэлтэй хамтар шүү дээ. Замбага, одоо хэлэх цаг нь болсон. Битгий ингэж өөртөө зовлон хурааж ганцаараа шаналаад бай. Чи бид хоёр жон 22 жил амьдарсан хүн шүү дээ. Хандаа хэлчихэлдэ гэж Дамиран эхнэрийн аргадан хэлв. Чи үннийг сонсоод тэсэж гарч чадна гэж үү дээ. Би чамайг зовоохыг хүсэхгүй байна. Хэл. Зөвхөн үннийг хэлж миний сэтгэлийг амраагаад айл. Чи ганцаараа зовоод байна шүү дээ. Битгий тэгэлдэ. Гуйж байна. Би ч гэсэн чамайг зовоомооргүй байна. Хамт зовё тэхүү ханаа гэж аргацсан Дамиран Замбагын гарыг атхан хазартаа наагаад духан дээр нь үнсгэд эхнэр нь ихэр татан мэгшэв. За жаах уйлж байгаад дотор онгоолгоод бүгдийг ярьчих заа юу. Гинт Замбаг уйлхаа болж өнөө их урсаж байсан нулимс сорогдох мэт алга болоход Дамиран хэртхийн цочож эхнэр минь нэг л биш боллоо шүү.
Арай гэж бодон телефон утас руугаа хялавхийн харав. Дамиран минь, би чамтай савхаас өмнө нэг охин төрүүлсэн. Эхнэрийнхээ хэлхийг сонсоод Дамиран хэрдгийн цочсон ч бие барьж тийм би гүчи тэгээд зовоод байсан хэрэг үү? Битгий зовл доо. Гол нь тэр охин одоо хаана байгаа? Хойлоо олж уулзъя. Битгий зов гэж зөөлөн хэлээд үл мэдэг шүүрсаалдав. Миний даасан ангид сорч байгаа. Яасан сайн хэрэгвэ? Харин сайн юм шүү. Гол нь тэр охин намайг төрүүлсэн ижигээ гэж мэдэхгүй байгаа. Тэгсэн ч гэсэн уулзаад учир зүгээ олж олно шүү дээ. Чиний төрүүлсэн ээж чинь би байна гэд очих нүүргүй хүн шүү дээ би. Битгий өөрийгөө буруутгаа. Учир мэдэх насанд хүрсэн хүүхэд ойлгон штэ. Би байна штэ. Би чамтай суухын тулд танихгүй хайлын гатаа орхиод явчихсан. Юу гинэ чи? Төрүүлсэн охиноо танихгүй хайлын гадаа орчихсон гэж үү? Химэн үгээ таслан байж ихэд нухацтай харж айсан нүдээр эхнэрээ харав. Тийм ээ. Би тэгж нүгэл үлдсэн. Дамиран юм хэлсэнгүй эхнэрээ тэрсэн гараа сулруулан босоод гараад явчихад замбаг ихэр татан уйлсаар хоцров. Замбаг хэсэг уйлаад унтлагын өрөөнөөс гарan бусад өрөөнүүдээр ороход нөхөр нь байсангүй. Ихэд сандран харвал гадуур хувцсан алга байв. Тэрээр галдгооны өрөөнд орж карантны ус гойжуулан шилэн аяганд дүүрэн хийж байгаад зайлаглав. Хүүтэн ус доошлон ходоод гэдсийг нь сэрв татуулахад тэрбээр орчноо өөрийгөө анзаарахтай болов. За яах вэ? Дамиринд минь хугацаа хэрэгтэй. Ингэж нэг дотор онгоолох гэж одоо охиндоо яаж ойлгох вүлээ гэж ганцаараа ярив. Ингэхэд дөнгөж 23 настай дээд боловсралтай залуу үзэсгэлэнтэй бүсгүй яахаараа өөрөөсөө өчнөө ах тостой жолоочтой суучхаад хүүхдийг нь гаргадаг дээрээ тулчхаад явж байдаг вүлээ. Гүн бархууны хийж байгаа л ажил. Олон хүүхдтэйгээ гайхуулаад л байсан. Чамаас төрсөн охин гэж хэлж болно давгна. Муу санаатай амтан хэлэхгүй ахгүй юу? Гэх бодол дотоод сэтгэлийг нь хэмэлхэд тэрбээр нүдэ аниж миний буруу юм чинь борхонг буруутгаад яах вэ? Харин ч хөөрхий араас дагаж яваад охин авчихсан нь сайн хэрэг гэж борхонг өөрөөсөө өмөрөн бодов. Тэр шөнө Дамиран ирсэнгүй. Замбаг эхлэл төгсгөлгүй үе түмэн бодол тарчилсаар арай хийж өглөө болгоод ажил руугаа гэлдрөв. Хүн гэж цагаа тулахаар муухай юмаа да. Нэл хүүхдтэй гэдгээ хэлээгүй л болохоос Дамиран өөрөө намайг эргүүлсэн дээ. Хатуу харгас зантай ихэн намайг миний охиныг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Дамиран надтай суугаад муудсангүй сайхан охинтой болсон. Би түүнд нэмэр болсон уу гэхээс нэрмээс болоогүй дэвгэн. За яах вэ? Салбал салхаас л биш. Нэгийг нь нялх үстэйт нь хайж авсан. Нөгөөг нь салалт зовоохон дээ. Гүй би яасан ч өвөлтэй хүн юм битээ. Төрүүлсэн үр хүүхдээ зовоож хандаггүй. Замбаг сүулдэ нөхөртөө гомдож багтарсаар ажлын газрынхаа хаалгаар оров. Оюутны хичээл эхлэх дөхөж байгаа тул багш нар бүгд цоглорсон байв. Тэдэн дунд замбаг шиг цөхөрж зовлонт хөвсөн хүн байсангүй. Үлгэн салган өвчтөй хүн шиг тэмдчин алхаж сэтгэлдээ уйлан ажлын цаг өнгөрөөгөөд гэртээ ирж Дамиран гаргадаж сэргээх санаатай сайхан хоол хийсэн ч өөрөө халбаг хоолж амандаа хийсэнгүй. Телевизэж асаагаагүй, гэрлэж асаагаагүй, харанхуй өрөөнд цонхоор гадаг ширтэн суусаар өглөө болгов. Дамиран тэр шөнө гэртээ ирсэнгүй. Дараа л нь 5 хоног гэртээ ирлгүй байсаар 1-7 хоног өнгөрөв. Сэтгэл санааны хүн хямралд өртсөн Замбаг нүднээс гарч ирлээ. Сүүлдээ нөхөртөө ямар нэгэн муу тохиолдсон байж магадгүй гэж бодон нөхрийнхөө ажлын өрөөрөө ажлын өдөр эхэлмэгц заалгав. Байна уу? Гадаад явдлын ямтай та холбогдлоо гэх илдэг дуутай эмэгтэй дуу сонсогдов. Дамиран сайдтай холбоод өгөөч. Би эхнэр нь байна. Сайд байхгүй байгаа. Таныг орлогч сайдтай холбох уу? За тийхтэй. Би тэндээс лавлээ гэж Замбаг гонигтай дуугаар хэлээд санаа алдаж Дамиран салхаар шийджээ. Тэгээд охиндоо хэлэхээр Москва явсан болоо л та гэж бодов. Байна уу? Сайн танил орлогч сайдын дуу сонсогдоход Замбаг ханхийтэл санаа алдав. Сайн байна уу? Би Замбаг байна. Дамиран хаана вэ? Би бүр санаа зовоод сайн байна уу Замбага? Сайд гинт Кремльд дуудагдаад ниссэн. Намайг гэрлүү дуулгаараа гэсэн. Танаа гэрийн утас дуудаад байгаа хэрнээ авдаггүй. Би гайхаад л байлаа. Тийм үү? Би ажилдаа байлаа. Шинэ хичээлийн жил эхлэх гээд нэрэн тийм байх л та. Сайдад яаралтай дуудлага ирсэн. Тэгэлгүй яах вэ? Би ойлгож байна. За баярлалаа. Санаа амарлаа.
Амжилт хүсье. Ингээд Замбаг харилцаураа таслав. Дургүйд хүчгүй гихчил энэ ах та. Бүхэл бүтэн яамны сайд байж гинт дуудлага ирсэн ч гэрээрээ ирж хуцаа солиод явах болсноо дуулгаад явж болно доо. Би үннээ л хэлсэн. Энэ олон жилийн амьдралыг хамт туулахдаа би түүнд түшиг тулгуур болохыг хичээсэн. Өөр зүйлгүй шүү дээ. Чухамдаа дамирантаа сууж сайхан амьдрах гэж хөөрхий бяцхан охиноо золиосулсан юм шүү дээ. Нялх хүрээрээ дэнчин тавьж олж авсан амьдрал маань одоо нуурж унах бололтой. Ястай л нөгөө юу тарин түүнийгээ хураана гэдэг болж байх шив. Мөн охиныхоо бүлийн цэсийг олж харсандаа баярлах ёстой хүн. Гэхдээ би ер нь яагаад тэгж их хайрлаад байсан бор хунтаа сууж болоогүй юм бол. Нөхөртөө жигтэйхэн гомдсон Замбаг сүүлийн үеэс байнга зовоох болсон эмх замбраагүй бодолж шаналсаар ажлын ширээнийхээ ардсан шүүрс алдав. Миний амьдрал цаашид яах вэ? Яг энэ үед хаалга тогших сонсогдлоо. Шавнырийнх нь нэг ирж буй бололтой ширээний нүд татан жижиг тойл авч нүрээ хальт хараад буцаач толио шидэг шахам чимээтэй хийсэн Замбаг заа хэмээн илдэг дуурахыг хичээн хийлэв. Хаалга онгойж ядарч царай алдсан оюун төгсийг орж ирэхэд Замбаг босоо зогсчихсан байгаагаа өөрөө ч мэдсэнгүй. Хөөрхий дөө, миний охин гих халуун бодол зүрх цусан дотогшолход хоолоо өвөд гашуу оргиулсан шингэн дээш огшин нүдний аяг халин асгарах гэж сандаргав. Сайн байна уу агшаа? Таны бие зүгээр үү? Охин ихэд өөрөмсөн хэлээд хажуугаас нь түшин суулгав. Түүний сайхан цагаан царай үл мэдих сэвэгдсэн харагдахад Замбаг шүүрс алдав. Миний охины биеийн сайн уу? Хордлого өгөөд байгаа сонсогдсон. Гайгүй юу? Ээж болж байхад баяр хүргэе гэж хоолой чичрүүлэн хэлсэн Замбаг би ч гэсэн эмээ болж байна да гэж уйран бодов. Яаж ч гिचээгээд өөрийгөө захирч чадсангүй. Нулимс хацрыг нь дагаад горхлон урсаж гарах нь тэр. Харин тийм ээ, хоол идэж бүр үнрийг нь авч чадахгүй байгаа гэх оюун төгс багшийнхаа нүрийг хараад сандрав. Багшаа, та зүгээр үү? Замбаг өөдөөс нь харан бүлтгэнэн байгаа охиныхоо гэлтгансан хүрэн үсийг салгалж чичирхийлсэн гараараа зөөлөн ээлж зүгээр дээ охин минь. Багш нь чамайг хараад өөрийнхөө залуу насыг харах шиг боллоо гэлээ. Нэрийн тэрбээр хувь тавилангаас нуусан охиноосоо өөрийгөө олж харах шиг болов. Жигд цагаан шүүд ярс хэлгсэн оюун төгс хизээч мартагдахааргүй сайхан гихчин инээмсэглэхэд Замбагын зүрхээр часгийн хатгуулахад өөрийн ирэхгүй дуу алдав. Яагаад энэ огшаа? Оюун төгс ихэд итгэлтэй хэлээд гарыг нь шүүрэн авч судасныхан цохилтыг тоолоход түүний өөрөмсөг байгаад ихэд баярлсан Замбаг яаж ч албатаа сэтгэлээ барьж дийлэлгүй мэгшин уйлав. Багшаа, та тайван биш байх шиг байна. Гэртээ харж хөвцөн дээр хаа. Би хүргээд өхөө. Иш чаавас та. Жирэмсний хордлоготой ядаж байгаа шавья зовоочглоо. Уучлаарай багшаага. Зүгээр дээ. Гол нь та тайван байж чадахгүй санагдах юм. Ямар нэгэн таагүй юмд дэндүү их ач холбогдол өгөөд бүх зүйлийг таагүй талаас нь дүгнэж өөрийгөө зовоогоод авах шиг санагдах юм. Надад ярьж болох уу? Урт сормоос дэргүүлэн аргадан мэлэмрэх том алагнууд түүнийг зөөлөн харахад бурхан минь намайг битгий ингэж харуулаач дээ. Олон жилийн өмнө тэр нэгэн харанхуй шүн харанхуй орцонд уйлаад хоцорсон ялх хүрмэн намайг аргадаад суух юм. Үннийг мэдвэл яах вэ? Бурхан минь хэлэгч юм биш. Энэ хөөрхнүүд яаж гомдож яас их уйлах бол гэж шимшрэн бодов. Багш нь нөхөртөө гомдоод бас охиноо санаад гэж шивнэг шахам хэлсэн Замбагын ярихыг сонсоод оюун төгс инэвхийлв. Багшаа, таны охин хаана байдгийг? Миний охин уу? Миний охин Москвад байдаг юм аа. Аав нь охинтойгоо уулзаж байгаа хаа. Охин маань нодноо хадамд гарсан. Удахгүй тэгвэл та эмээ болох нэ дээ. Оюун төгсийн хэлхийг сонсоод Замбаг ихэд баярлан инээж харин тийм ээ. Эмээ болохооч болцоход байна гэснээ хилээ хазан чимээгүй болов. Багшаа, би аж ахуй явъя да. Эхэнд өгсөн хордлого айжмдаа хийн болно гэдэг сүүлчийн намрын ажил шүү дээ. Хитэн 7 хоногтой 3 сар болох гэж байна. Хөдөлтөлч бас зай байна. Димээ байхаа та өөрийнхөө болон хүүхдийнхээ эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Чи оюутан хүн, ер нь ядарч төрөн шүү дээ. Тэгэхээр одоогоос эрч хүчээ хадгалах хэрэгтэй. Багшаа, энэ талаар дахиж багштайгаа битгий яриарай. Багш нь шийдвэрээ гаргачихсан. Нөхөрт чинь ч хэлсэн байгаа. Ингэхэд нөхөр чинь сайн хүн үү? Чи хожим харамсгааргүй сонголт хийсэн биз?
Энэ тухай ярилцаж нилээд тайвширсан Замбаг асуугаад оюун төгсийг ихэд нухацтай харав. Хизээж харамсахгүй. Төгөлдөр ах бол зөвхөн миний төлөө төрсөн юм шиг хүн. Яагаад? Ихэд бахархалтай ярих оюун төгсөд бухимдах шиг болсон Замбаг огцом чанга дуугаар асуухад охин нь өнөөх сайхан инээмсэглэдгээрээ сэтгэлийг нь цэлмүүлэн инээв. Яагаад гэвэл би өөрийнхөө төрсөн ээжийг мэдтгүй. Оюун төгсийн үзэгсэлэн дуруул өмөлцөн хэлэхэд Замбагын зүрхээр ширхийн хатгуулж дотор нь харанхуйлаад явжгав. Залуу бүсгүй өөрийн амьдралаа ярьж дуусгаад багшаагаа харахад тэрээр хоёр мөрөө чичрүүлэн мэгшиж байхад ихэд гайхав. Багшаа, намайг уучлаарай. Таныг би зүгээр дээ охин минь. Хөөрхий охин минь дээ. Би чамайг тэрвэрч болох уу? Замбаг арай хинхилээд охиноо илгэндээ наан чангаар тэрвэв. Бурхан минь. Охинтойгоо уулзчихдаг би аацтай хүн ээ. Охин минь дээ. Чиний нөхөр сайн хүн юм. Хайрлаж амьдраарай. Замбагад өөр хэлэх үг олдсонгүй хэсэг зуурч болох нэ илгээд дэвтэн охиноо чанга тэрвэрэн жаргажээ. Хорвоогийн шаргал өдрүүд хоромж сааталгүй урсан өнгөрсөөр өвлийн сарвад дуусаж байсан нэгэн орой оюун төгс өвдөж эхлэв. Төгөлдрийг ажлаасаа яаран орж ирэхэд нойлын өрөөний үүдэнд оюун төгс хаалга налан хоёр хөлөөжийн сууж байлаа. Хөөе танхилаа. Яава миний бяцхан гэж хашгирсан төгөлдөр гүн очиж тэрвэрэн авахад эхнэрийнх нь хамаг бие салган чичирж гарын алганаа халуунд өгүүлэх тул маш их сандарсан төгөлдөр тэр чигтээ оюун төгсөг тэрвэрэн гарч харайлгав. Энэ үед тэд мөн л борхоны тусламжтай ажилчны районы 19-р хороололд байранд орсон байлаа. Хүн байна уу? Туслаарай. Бидэнд түргэн дуудаад өгөөч гэж сандчин хашгирсан төгөлдрийн дуунаар орцон дуулцаж байсан хоёр залуу гарч зугтаацгаав. Төгөлдрийг яаж ийгээд эхнэрээ нэгдүгээр төрөхөд аваачаад оюун төгсийн ус нь гарчхав. Тэр шүнжин өвдөн үүр сайхын үес оюун төгс хоёр ихэр охин төрүүлэхдээ ихэд зүдэрч байж хоёрыас хаахцав. Оюун төгсийн яолон орилох дуун чимээгүй болоход хүлээх тасалгааны нэг болонд өвдөг сөвдөн сууж байсан төгөлдрийн мөрнөөс хин нэгэн зөөлөн татхад тэрбээр нойтон нүрээ шудран арчаад түүн рүү харав. Өндөр нуруутай залуухан совлогч бүсгүй нэмсгэлэн зогсож байлаа. Баяр хүргэе. Эхнэр тань хоёр ихэр охин төрүүллээ. Юу гинэ? Миний танхил уудаа. Их хөөрхий. Тэгэхэд ихэр охид байдаг нь гэсэн төгөлдрийн нүрийг даган халуун нулимс садран асгарав. Ашгүй дээ. Миний танхил тийм жаахан байж хоёр охин төрүүлчихдэг. Одоо эхнэрээ тордож тэнхрүүлэх хэрэгтэй. Тэгэлгүй яах вэ? Харин яаж тэнхрүүлэх үү гэсэн төгөлдөр сөхөрсөн чихтэй мөлхөөд совлогч руу мөлхөхөд совлогч айсан байртай хоош ухарч хүлээх өрөөнд байгсад хачирхан харцгаав. Цаашуулах хэрэгтэй байна. Авчирсан юм уу? Совлогч ууртаа дуугаар хэлээд ширэв татан цааш эргээд тэр чихтэй гараад явчихав. Хүн минь ээ, төрсөн хүнд цаашуулах хэрэгтэй. Цагаан мөг шүлэнд нь хийж өгвөл бүр сайн. Чи шүл авчраагүй мó гэсэн бууруул ус дэмгэн төгөлдрийг зөөлөн харав. Тийм үү. Одоо яадаг вүлээ? Гинт өвдөж сандраад шүнжээ өвдөөд сая өнгөрлөө. Баярлалаа танд. Би одоохон гэрлүүгээ гүгээд шүл цай хийгээд ирээ гэсэн төгөлдөр босоож өөдрөө ухс хийхэд эмгэн түүний гараас татан зогсоогоод танаа гэр хаана уу гэж асуув. Манайх 19-р хороолол зайтай юм байна. Унаа явах болоогүй хойно. Май хөөхөө. Их нэртэй энэ цай шүлийг өг. Би охиндоо хийж авчирсан. Охин маань төрөх болоогүй бололтой. Төрөх хугацаанаас өмнө өвдсөн болохоор тариа хийлгээд унтаж байна гинэ. Тэгэхээр үүнийг өгчхөө гээд тортой юмаа төгөлдөрт өгөв. Баярлалаа эгч минь. Та маш их тус оллоо. Би гэртээ очиод таны савнд шүл цай хийгээд аваад ирье гэсэн төгөлдөр тортойг авав. Хэрэггүй хүн минь, хэний ч хүүхэд ялгаа байхгүй. Эхнэр ч хурдан тэнхэрч хөхөнд нь сүү орог. Тэгээд ч нэг биш хоёр том хүн хооллох нь байна штэ тэр охин. Аль хүү минь шалавлаа гээд хөгшин төгөлдрийг хөдлөн эргэлтийн цонхон дээр очив. Найгалмаа хөгшин төгөлдөр хоёр ийн танилцав. Найгалмаа эмгний ганц охин тэнгэрийн орон зориход хөөрхий эмгэн охиноосоо үлдсэн улаан цуруу үрийг тэрвэрэн хоцорчээ. Төрхийн хүндрэлээр эхийгээ алдсан ялгцээд найгалмаа хөгшин Алгермаа гэж нэр өгчээ. Алгермаа 8 дугаар ангиа төгсөөд дүрслэх урлагийн дунд сургуульд оржээ.
Гэтэл 2 дугаар курст орох жил нэг залуутай үерхэх болсон нь нэг яамны сайдын хүү Зориг байв. Зориг зөвлөлт холбоотулсад хөгжмийн мэрэгчлэр сураад ирсэн баахан хөвсөргөн явдалт нэгэн ажээ. Альгерман 2 дугаар курсээ төгсөхдөө жирэмсэлсэн тул Зоригийн гэрт очив. Харин ингэснээр Зэ охин нь найгалмаа хөгшин дээр ирэхгүй болж нэг ёсны гэрийн хорионд оржээ. Аргаа барсан хөгшин их Альгермагийн найзаас Зэ охиноо төрөх гэж эмлэг твцнийг сонсоод ирсэн нь энэ ажээ. Баярлалаа ханин тэнгэр минь. Би чамдаа 2 ихэр охин төрүүлж өглөө. Манайх өнөр өтгөн боллоо. Охиддоо нэр өгөөрөө аваа гэсэн зурвсын хамт тортог атгуулад совлогч яваад өглөө. Тун хэрэгтэй үед маш их тус оллоо эгч минь. Та урт наслаарай гэсэн төгөлдөр эмэгний гар дээр тортой хоол цайны халуун савыг 10 төгрөгийн хамт тавив. Хөөе хүүхээ мөнгөөр яах нь вэ? Зүгээр дээ та сүү аваад уучгаарай эгчээ. Миний ихэр охтын хишиг гэлалаа хүүхээ жаргаж амьдраарай гэх хөгшний номхон бор нүдэнд ус мэлтэсгийн дүүрээд алга болоход төгөлдөр өрөвдөв. Энэ сайхан сэтгэлд хөгшин түүнд нэг л өрөвдмөр санагдаад байгааг өөртөө хүртэл гайхахад хүрв. Төгөлдрийг гархаалганы үдэнд очтол гаднаас үнэтэй трапан бальтооны ингэр задгайлж урт торгон оролт намруулан шилээ дарсан урт ус сэгсэлзүүлсэн биерхүү залуу 3 дагуулын хамт ихэд сүр бараатаа орж ирэхэд тэрбээр иргэн харав. Мөнөөх сүржин эр таахалзан алхалж эргэлтийн цонхны өмнө очиж бугуун дах шармал алтан цагаа ихэд бахархалтайгаар хараад "Пүү, дөнгөж 5 цаг өдийд төрөх гэж сандрахсан хүн байдаг аа. Энэ Альгермаа ёстой цагаа олж өвддгөө нөхөр юм аа" гэснээ нэг их мэрэгэн цэцэг олоод хэлчихсэн аятай дээш үлэн амаа том ангаан их үсээ сагсалзуулан чангаар хөхөрхөд хүлээх өрөөнд байгсад цочин харцгаав. Найгалмаа эмэгнийг түүний дэргэд очиход төгөлдөр гайхан харав. "Хүү минь хизээ ирэв? Өчигдрийн нислэгээр та энд юу хийж байдаг вүлээ?" гэж залуу ихэд томсоргүй хэлээд дооглонгой инээд завжиндаа тодруулав. "Охныг өвдсөн гэж дуулаад ирсэн юм аа. Би танд хэлсэн баха. Одоо Альгермад анхаарал тавих хүн та биш, түүнд анхаарал тавих хүн нь би." Ингэснээ өнөөх залуу цээжээ хідэнтэй дэлсээд авахд түүнийг дагсан 3 залуу аг даггүй хөхрөлдөж "Яг зөв. Зори яг хэллээ" гэцгэн их үст толгоонуудаа хоош урагш савчхан тэдгээр залуусын хөлчөөг илтгэн. Тэдний энэ авирыг харсан төгөлдрийн уур хурч эмэгнийг жигтэйхэн өрөвдөв. "Төрсөн үрийн минь өр шүү дээ. Би тэр охиныг өсгсөн юм" гэж эмэгний нүднээс нулимс асгарахад тэнд байгсад дор бүрнээ дургуутсан дүнгэнэлдэв. "Алив сэргийлэгч дуудаач ээ. Согтуу улс орж ирчгээд байна" гэж нэг эмэгтэй хашгирав. Харин Зори гихч өөр тоосонгүй эмэгтэйг басамжилсан харцаар харж эсэгрээд "Тэр сэргийлэхээ дуудал да. Хөөрхий, ядуу сэтгэлгээнүүд аа. Юм л бол сэргийлэх. Над шиг эрхчлөөтэй амьдарч сураач дээ. Аа" химэн аархаж дагалдагстаа дахин тачигнуулан хөгжөөгөөд эмгэн рүү харж "Үрийн үрээ" гэж гэхээр Альгер таних биш л байхгүй юу? Альгерийн ээж байсан бол өөр хэрэг. Та ер нь хэд хилүүлэх гэсэн юмтай эмгэн бэ? Хүний хүүхдийг надтай булаацлаад ах юм. Тэр чинь миний ихнэр заа юу? Одоо таны биш, миний хүүхдийг гарах гэж байгаа. Тэгэхээр одоо явж үз химэн хаалга өө заахад эмгэн толгоогоо удаалган үүд чиглэн мөрөөччрүүлэн мэгшсээр алхав. Тэнд байгсад эмгэнийг өмөрөн дор бүртээ залууг зэмлэх сонсогдоход төгөлдөр гараа тас зангидаад тэр дайжин ихт залуу руу ухсгийв. "Бойл хүүхээ, болдоггүй юм. Ихэр охтынхоо жаргалыг бүү бүснөөл" эмгэн уруул өмөлзүүлэн хэлээд нулимс асгаруулсаар төгөлдрийн гараас зүгдэн гадагш зүтгэлв. Энэ үг төгөлдрийг ухаан оруулах шиг болгон гадагш даган гарав. Тэр хоёрыг төрөг эмнэлгээс гарч ирэхэд өөрийн шаргал гэгээ богдуулын орой дээр мэлсгийн тогтон налайж харагдав. "Ямар сайхан юм бэ? Өөрийн гэгээ. Үүр цайж байна. Миний 2 охид өөрийн гэгээтэй хамт аавдаа ирлээ. Танхил минь бие 3 хувааж надад 2 охин төрүүлж өглөө шүү дээ" химэн ихэд баярлан бодсон төгөлдөр уярал дүүрэн харцаар дэрэгдээ зогсоо эмэгнийг харав. Эмгэн ойлгохгүй кичээн өмөлзөвч хацрыг нь дагаад нулимс доош урсан. "Тэр ойлгохтой охин биш ээ. Хоолхын явсан нь дээр хүн минь. Ойлголоо.
Ингэхэд танах хаана байдгийн бэ гэжээ. Манайх яармагт байдгийм аа. Би тэгвэл таныг хүргээд өгье гэжээ. Төгөлдөр эмэгнийг түшин хөтөлсөөр зам дээр гарч хажуугийн таксофонд орон такси дуудаад гарч ирэхэд эмгэн түүнийг хүлээн үүрийн шаргал гэгээн дор сүүмэлзэн зогсож байв. Төгөлдөр эмэгнийг байдаг хашааных нь үүдэнд буулгаж өгөөд гэрлүүгээ явв. Хоёр охиндоо үүр зайх, үүрийн туяа гэдэг нэр өгчээ. Нилээд ядарч тамирдаж төрсөн ч хаа очиж оюун төгс сүү сайтай хоёр хүүхдээ хөхөөрөө хооллож эхлэв. Төгөлдөр ажилласаа 1 сарын чөлөө авч хоёр хүүхдээ асралцсан. Төрөөд яг 1 сарын дараа төгсөх ангитвал оюун төгс хичээлдээ орж эхрүүдийг харах ажил төгөлдөрт оногдов. Тэрээр бодож хоёр охиндоо тус тусад нь жижиг модон ор хийгээд хажуугийн суудал дээрээ байрлуулав. Эхрүүдийг хүүхдийн тижээлээр хооллох шаардлагатай болж нэг танилаа гуйж байж Орос дэлгүүрээс хүүхдийн тижээл ахиухан олж авсан нь онжээ. Хоёр өвгчтэй сүү машины халуун мотор дээр байнга бүлээн явна. Эхний удаа гар нь эвлэж өгөхгүй байсан ч сарын дараа төгөлдөр хоёр охиноо төвөггүй хуурайлж үлгээгддэг болов. Оюун төгс баахан хичээл хоцорсон тул түүнийг гүйцээх гэж шамдана. Хэдийгээр нэмэгдэл тижээлээр хооллож байсан ч төгөлдөр өдөр хоёр охиноо ээжт нь очиж хөхүүлдэг байлаа. Азар хоёр ихээр эрүүл байжж эцэг ихээ баясгана. Хаврын хөвсөргөн салхитай хохилзуур өдөр төгөлдөр хоёр охиноо тэргэнд хийж түрээд ангаахын дээд сургууль орж явтал араас нь хүн дуудах шиг болоход эргэн харвал цайвар шаргал ноолорон бальтай өмсөж нүдэндээ шаргал шилзүүлсэн замбаг багш гар таллан гүйж ирж буй харагдахт нь төгөлдөр дороо зогсон эхнэрийнхээ ангийн багшийг хүлээв. Сайн байна уу та? Сайн байцгаана уу? Ямар хөөрхөн хүүхдүүд вэ? Гэсэн замбгын нүдээр ус мэлтэлзэн дүүрч хүүхдүүдийг харан баяртай наргагүй инээмсэглэв. Манай аваргууд та хөөрхөс минь дээ. Нялх үрсээ өсгөх гэж ядарч гин үү? Гэж замбаг төгөлдрийг ихэд өөрөмсөг харж асуув. Чанган юм аа. Хаа очиж миний хоёр охин өвдөж зовоолгүй байж байна? Гэд төгөлдөр инээн. Хэр шүү дээ. Хэр хөөрхөс минь аштай юу да. Ээжт нь хөхүүлэх гэж явна уу? Тийм ээ. Ээжийнхээ мөөмийг идэх гээдэл бас соосго хөгчгчээ. Явцгаая. Би нэгийг нь тэврээ дотогш орж болох уу? Гэж замбаг уйлаа. Бололгүй яах вэ? Та өөрийн туяаг тэвэр. Баярлалаа. Өөрийн туяа аль нь юм бэ? Энэ их ч нагаамаа. Гэсэн төгөлдөр нэг охиноо өргөж духан дээр нүнэрлснээ замбагад өгөв. Хөөрх юм дээ. Замбаг хоолойчруулан хэлээд нялх охиныг илгэндээ наан шүүрс алдав. Сайн уу охин минь? Би чиний эмээ байна. Өршөөгөөрэй намайг. Зүрх сэтгэлдээ өмөлзөн шивнсэн замбаг нөгөө охиныг бас тэврүүлээч гэж дахин гуйлаа. Тэгээ багшаа. Үүрцайхаа ээжийнхээ багшид тэврүүлээрэ гэсэн төгөлдөр баг охиноо замбагад өгөв. Замбаг мөн л нялх охиныг илгэндээ наан тэрж хэсэг зогсоод эцэст нь буцаан өгч талархал илэрхийлээд өсгийтэй гутлаараа тог хийлгэн цартмал зам тавшсоор яваад өгөхөд гайхсан төгөлдөр хоёр охиноо төрсээр дотогш оров. Оюун төгсөө чамаг ангийн багш дуудаад байна. Гэх дуунаар гадуур хувцас өмсч гисэн оюун төгс баахан цааргалах айдснаа. Цаг алдаад юу хийх вэ? Эртхэн хайрч төгөлдрийг ганц оройч болохноо жаах амраа. Хоёр хүүхдтэй зууралд нь ажиллаа хийн ядарч байгаа да хөөрх юм гэж бодон дээш шат өгсөн гүйлээ. Орхон агшаа та намайг дуудаа юу? Оюун төгс ороод ирээ охин минь. За. Багшийнхаа зөөлөн ялдамхаан дууг сонсоод яарч байсан сэтгэлээ тайвшруулан дотогш оров. Хичээл тарчих уу? Мэдсээр байж асуусан замбаг юунд ч юм бэ эвгүүцснээ өмнөө тавьсан жижиг халуун савнаас цай аяглан оюун төгсөд байрав. За цай уу? Ядарч гин үү? Гайгүй агшаа. Та одоо хичээлгүй байгаа юм уу? Хичээлгүй. Тэгээд л чамтай хэдэн үг солих гээд. За мэ. Энийг идчих. Багш нь өөрөө хайрсан. Шар тосны хайрсан хуушуур ядаргаан сайн гэдгийг. Замбаг сайхан үнэр ханхлуулсан шаргал хуушуур өмнө нь тавиад оюун төгсийн нүрийг ээлж шанааны үсийг нь хойшлуулав. Баярлалаа агшаа. Та өөрөө дээж багш нь идчихсэн. Чамайг ядарч байгаа ах гэж бодоод хийсэн. Идчих. Баярлалаа. Наад цайнаас авав. Танаа хүүхдүүд их хөөрх юм билээ. Аав нь хүүхдүүдээ хөхүүлэх гээд авчирч байхад нь би таарсан. Ингээд нэмцгэлснээ замбаг санаа алдав. Тийм үү? Өдөр болгон хөхөөлдөг юм аа.
Чи тэгээд хүүхдүүдээ хаана хөхүүлдэг? Хөнгөө газар сууж байгаад л хөхүүлчихдэг. Хөөе, яаж болдгийм бэ? Ер нь чи маргаашаас багшийнхаа энэ өрөөнд хүүхдүүдээ хөхүүлж бай. Арын жижиг өрөөнд ор байгаа. Тэр орон дээр хүүхдүүдээ хэвтүүлж биеийн чилээг нь гаргаж тарвалцуул. Өдөржин үлгэнд байгаа хүүхдүүд ядаран штэ. Гээд оюун төгсийг гойсон харцаар харав. Тэгэж болох юм багшаа? Бололгүй яадгийм бэ? Багш нь чамааг тэгээсэй гэж хүсэж байна. Чи миний хайртай шав шүү дээ. Баярлалаа агшаа. Нөхөр чинь халамжтай сайн залуу шиг санагдсан. Би танд хэлсэн шүү дээ. Их сайн хүн. Чамд их хайртай нь илт харагдсан. Харин чи нөхөртөө хайртай юу? Багштай үннээ хэлээч. Багшаа, би нөхрөө хайрлахаас өөр аргагүй хүн. Тэр хүн бүх зүйлээ надад зориулаад байсан хэрнээ надад хайртайгаа хэлээгүй. Харин ч нас чинь 20 гарчглаа. Хайртай хүнээ дагуулж ирээд энд амьдраа гэж өөрийнхөө гэр орныг хүртэл надад өгч байсан. Тэгэхэд би төгөлдөр ахыг их өрөвдсөн. Тийм дээ. Сайн хүнийг хайрлах хэрэгтэй шүү охин минь. Энэ миний өрөөний түлхүүр. Багшаагаа эзгүй байсан ч хүүхдүүдэд оруулж амрааж байгаарай. Гээд нэг ширхэг түлхүүр өгсөн замбаг босож оюун төгсийг харж инэв хийлж. Оюун төгсөө. Багш нь танаа хоёр хөөрхөнд бэлэг өгье. Болох уу? Гэхэд тэрээр гайхаж яагаад та бэлэг өгч байгаа гэлээ. Би хүүхдэд их хайртай. Тэгээд л өгөх гэсэн. Багшаа, та бидэнд их тус олж байна шүү дээ. Өрөөгөө хүртэл би чиний багш шүү дээ. Ээж чинь л гэсэн үг. Тэгээд чи нэгэнд зориулаад авчихсан бэлэг шүү дээ. За баярлалаа агшаа. Та надад ээжийг минь санагдуулчихлаа. Хөөхий дөө охин минь. Ээжигээ саналгүй яах вэ? Их сайн хүн байсан байх та. Бурхан л гэсэн үг. Алуу, чамайг тэврээ. Замбаг оюун төгсийг гэлгэндээ наан тэврээд өөрийн ирэхгүй уйлчхав. Түүний хайр халамжинд дууссан оюун төгсч өөртөө жаргаж өссөн буурал ээжигээ санагалзан уйлж байлаа. Тэр хоёр тэврэлдэн хэсэг уйлалдаад тайвшрав. Уучлаарай охин минь, багш нь охиноо их санаж байна. Би ч гэсэн багшаа, талигач ээжигээ санаад хүн бид чинь бисээ ойлгож амьдрахын төлөө зэрэгцээ оршдог хойно. Одоо явдаа оюун төгсөө. Энэ хоёр хайрцагтайг эцэдд нь хүргэж өгч тус болооч гэсэн замбаг хоёр хайрцагтай зөвл оюун төгсийн гар дээр тавиад гинт албаны төрхтэй болж ширээнийхээ ард суун үзгээ шүүрч зузаан хөрөн төвтрээ шүүрч авахд оюун төгс сандаарч баярлалаа баяртай агшаа гээд яран гарав. Оюун төгсийг гэртээ ирэхэд цээжиндээ дам майг гүмсөж хоёр хүүхдээ хоёр гартаа тэрэн бүүгэлж байсан төгөлдөр инээж өө миний танхил ирж гисэн үү харин хоёр охиноо унтуулж байна уу гэлээ. Оюун төгс өлмөн дээрээ гიშгэлэн ирж нөхрийнхөө гар дээр унтаж буй охтоо харан инэв хийлж тэгээд унтчихсан уу гэж шивнэн асуув. Унтчихсан. Алуу би орон дээр аваачаа тавьчихъя. Байцал да хөөхөн гэдэг нь жаахан эрхлүүлж тэврээ л дээ. Битгий хүүхдүүд тэрвүүлж муу зан сургаад байл та. Тэрвүүлээ сурчсан штэ. Ханаа, алив өгөөдхөө. Оюун төгс хоёр охиноо хүчээр эцгийнх нь гараас авч өөрийнх нь оронд аваачж унтуулад хаалгыг нь зөөлөн хааснаа гүн ирж төгөлдрийн хүзүүнээс зөөгдөн ингэрт нь асаж эрхлэв. Хөөе миний танхил хоёр хүний ээж болцоход ингэж болдгийм үү гэсэн төгөлдөр эхнэрээ дээр өргөснөө илгэндээ чанга тэрвэн наагаад духан дээр нь үнэрлөв. Та ядарч гин үү? Аз жаргалаа өсгөж ийж юундаа ядрах вүлээ дээ. Харин чи юм ядарч гин үү? Таны дэргэд байгаа юм чинь юундаа ядрах вүлээ? Ийш хөөх юм миний танхил. Төгөлдөр ихэд уяран хилээд эхнэрийнхээ уруулыг шимэн үнсэв. Хоол ойдтэй сайхан банштай цай чанчхаад хүлээж байлаа. Гүй хүүхдүүдийнхээ хаагур нь хэдий завандаа хийчихдэг байна. Хийлгүй яах вүлээ дээ. Хүн амьдралын хөтөж байдаг хойно энэ зэрэг юухан байх вэ? Би хоол идэхгүй юу гэж байгаа юм бэ? Хоол ид. Манай багш надад шар тосонд хайрсан хоошоор авчирч өгөөд тань шиг загнаж байгаад идүүлчихсэн. Намайг ядарч байгаа гэж бодоод байх шиг санагдсан. Гээд оюун төгс ихэд жаргалтай хөхрөв. Сайн багш байна штэ. Харин тийм их сайн хүн шиг санагддгийн. Тэгээд миний танхил идсэн юм уу? Хоёр хоошоор идсэн. Юу? Хоёрхан хоошоор цадна гэж байхгүй. Хоол ид. Төгөлдөр тэрсэн чихтэй босов. Байцалда ингээд жаахан сууй. Ойрт хоёр охин маань булааж авчгаад та надад олдохгүй байгаа эцтэй. Миний тхинийг охин шүү.
Төгөлдөр эхнэрээ ихэд хайрлан хэлээд нүүрнүүд хаа таарсан газар нь үнсэж эхлэхэд оюун төгс түүний илгэнд наалдан хярав. Аха, хоёлоо хүүхдүүдэд харуулах хүн олох уу? Уг нь нэг сайхан сэтгэлтэй хөгшөнтэй чамайг төрөхөд танилцсан. Би чамайг өвдөхөд тэр ч ихтэй сандарч очиод мулган амтан чинь яг төрөхөд чинь шүл цайгүй сууж байдаг байгаа. Гэтэл тэр ихч савтаа цааш өлөө өгсөн гэж төгөлдөр хэлээд болсон явдлыг ярьж өгөв. Ямар өрөвдөлтэй юм бэ? Гүтигээ тэр хүргэн нь яасан зөвүүн гажиг амтан бэ гэж оюун төгс царайгаа бараалган хэлв. Их сайхан сэтгэлтэй тэнхлэн хөгшин байсан. Хүүхдүүдийг минь хараад өг гэвэл яах вэ гэсэн төгөлдөр оюун төгсийг биедээ наалдуулан тэврэв. Би тэр хөгшнийг өрөвдөж байна. Сайхан сэтгэлд хөгшин буурал ээж минь намайг хайрлаж өсгсөн бурхан. Дараа нь таныг надад өгсөн. Хэрв та минь байгаагүй бол би их зүдрэх байсан. Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Та алийн болгон амархыг үл хайхран үйлчлэгээний тэрэг барьж хүүхдүүдтэй зурлах үлээ. Хэрвээ тэр имээ ганцаараа амьдардаг бол гэртээ аваад ирэлдэ. Хүүхэд харж чадахгүй ч надад хантай та алсын тээвэрт явж химнаас сэргээхгүй юу да химэн оюун төгс хэлээд шүүрс алдав. Харин л дээ танихгүй хөгшнийг шууд манаа дээр гихэн ч хаашаа чимбтэ гэж хэлээд төгөлдөр эвшээлгэв. Одоо унтдаа та ядарчихсан байж тээ. Миний танхилч гэсэн амар да. Чи надаас илүү ядарч байгаа. Төгөлдөр тэр нэгэн цасаар шуурсан шөнө талигаш найдамд хөршнөд очсон үедээ анх танхилаа миний дүү гэж дуудсан цагаас хойш эхнэрээ танхил гэж дуудах болжээ. Та тэр хөгшөнтэй уулзах уу? Эсвэл амралтын өдрөөр хоёлоо очих уу? Тэгээдээ уулзъя. Эхэр охтын нэг нь яраглан үнэгчилж эхлэхэд төгөлдөр яаран босов. Чухамдаа эхнэр хүүхдийнхээ төлөө цурамхийг завгүй зүтгэж байлаа. Сар дээр хөөрсөн тэр шөнө үүр цайхахан унтахгүй сэрвэнэн уйлгнаж эцгийнхээ ингэр тэврүүлээстэй үүр цайлгав. Замбаг хүүхэд часгийн уйлах дуунаар цочин сэрж өндийн суулаа. Өрөөнд харанхуй хагас онгойлгосон өрөөний хаалгаар зорвус шаргал гэгээ цухалзна. Цонхны цаанаас цонхгор саран мэлэмрэн ширтэн. Хүнчлөөрөө хүзөөгөө ороосон дамиран халууцаж буй бололтой тийчгэнэхэд тэрбээр нөхрийнхөө хүнчлийг доошлуулан хүзөөг нь бүгчим халуунаас чөлөөлөв. Чихэнд нь хүүхэд уйлах шиг болоход нүрээ алгаараа дарган толгоос игсчв. Зүгээр дээ. Хинч уйлаагүй. Ихэр охид тайван унтаж байгаа. Замбаг зүрхэндээ шивнээд ханхийтэл санаа алдав. Ямар хэцүү орчлон бэ? Хатуу гэдэг нь ээж чинь би байна гэд охин дээр очиж болдоггүй. Би буруутай шүү дээ. Химэн шивнсээр замбаг хүн дээр санаа алдав. Эхэр охтын өхөөр дүмхүүрхэн царай харагдсаар. Замбага яасан бэ? Унтаач. Дамиран сэрж нормиг дуугаар хэлснээ цааш эргэн хөвтөж хүнчлөөрөө толгоогоо битүүлж нөмрөөд дахиад унтаад өгөв. Гүй чи энэ халуунд толгоогоо битүүлж нөмрөөд хөөрөн штэ. Замбаг зөөлөн дуугаар ихэд халамжлангүй хэлээд нөхрийн хүнчлийг доошлуулав. Энэ үед дамиран зүүдэндээ сайхан яшил хүүхэнтэй уулзан зүүдэлж байлаа. Дамиран эхнэртэй хайртайж түүнийг төрсөн хүүхдээ айлын үүдэнд орхисныг сонссноос хойш сэтгэл нь хоосон оргиж үе шаналх болжээ. Тэр айхтар үннийг сонсоод дамиран их цочордсон. Тиймээс эхнэрийнхээ царайг харахаас халган 2 хоног ажил дээрээ ажил ихтэй нэрээр хонсон. Гэтэл Кремльд яаралтай хуралдаан зарлагдаж 5 хоног огт эхнэртэйгээ холбоогүй яваад ирэхэд сэтгэл санаагаар унаж цонхиж цайсан эхнэр нь нисэх буудлын дээр ухтаагүйч дуртай хоолыг нь хийгээд гэртээ хүлээж байсан. Эхнэрээ харж өөртөө сүрхий шаналсан дамиран түүнд анх удаа бэлэг аваагүй ирж байгаадаа сүрхий бантан сандарчээ. Дамиран сандарч бачимдсан үедээ дууга хураан хүрлийн суудаг цангаараа оройж дүнбийж суухад тэр бүгдэд өөрийгөө буруутгасан замбаг хийх байх юм олж ядан алтгооныхоо өрөөнд төмпөн сав тачигнуулсаар оройг өнгөрөөжээ. Замбагыг орж ирэхэд дамиран ядарсан бололтой унтлагын өрөөнд ороод унтчихсан байсанд баярлах шиг болсон эмэгтэй шкафнаас дэр хөнжил шүүрч аван зочны өрөөнийхөө буудан дээр хэвтээд өгөв. Маргааш нь дамиран ажлын өрөөндөө бодол давтан эхнэрээ яаж аргадан тайвшруулах талаар ухаан сэлж суудал түүний санхүүгийн хилцсэн ажилтан яшил гэгч царайлаг бүсгүй нэгэн бичиг барьсаар зөвшөөрөл хүсэн орж иржээ. Сайда энэ бичгийг танд танилцуулах гэсэн. За,
Энд орхичгоо. Хилцээний дарга чи яачгаа чи энд явж байдаг вүлээ гэж Дамиран шахмал бүдүүн дуугаар захирангуй хэлэхэд хүүхэн сэтгэл цэлмтэл сайхан инээмсэглэв. Уучлаарай сайда. Манай хилцээний дарга өвчтөй байгаа л да. Дамиран толгой дохиод яв гэж дохиход өөдрөө гонхолцон алхав. Тасам нарийн бэлхүүсийг нь барьсан торгомсог цамцны саанаас үзэгсэлэнт хоёр хөгсөрийн цээжин биеийг нь урагш түрэн богино банцлын цаанаас өдөн дуудах мэд хоёр өгзөг бүжиглэх мэд тэрүүхэндээ дончтой нарахгүй савлна. Нэгэн адын хүсэл хүүхний араас харж суусан Дамирангийн толгойд эргэлдэхэд тэрбээр хөмхий зон хаалга өөж шүлэнгтэн харц шидлв. Хаалга зөөлөн хаагдаж токийн хүүхний алхаа холдоход Дамиран санаа алдаад духанд чихэрсэн хар хөлсөө арчив. Яшил сайхан бүсгүй байлаа. Тэр өдрөөс хойш Яшил байсгийгээд л яамны сайдын нүдэнд өртөх болов. Хүүхэн гоо зөксөлд бие гонхуулан байж яамны сайдтай нахисгийн мэдлэн. Яшлыг харах тоолон Дамирангийн зүрх балбалзан чээжээ дэлб татахнуу гэмээр хүчтэй цохилж нүүрүүд нь халаа оргино. Дамиран зарим үед Яшлын ажилдаг хилтэс рүү очсноо гинт өөрийгөө анзаарч сэрхийн ч очиж буцаж алхана. Ийн явхдаа Дамиран духныхаа хөлсийг шудран арчаад бааларх нь байна шүү дээ. Ингэж болохгүй чи химэн өөрийгөө зэмлэнэ. Дамиран сайдын хүү залуу сайхан хүүхэн цаламдуулан эргэлцээр 2 сар өнгөрөв. Гэсэн ч угийн зарчимч хүн учраас Яшилтай уулзаж дотносонгүй. Өдөрт нэг барааг нь харчгаад л буцаж заншив. Яшил тэгхээс тэгх гэсэн юм шиг савл хэвлэлүүдэнд нь харагдаж зовоно. Энэ 2 сарын хугацаанд Дамиран эхнэрээ аргадаж тайвшруулах оролдлого хийсэнгүй. Орой ирж хийсэн хоолыг нь идчихээд нэг оронд орж 2 тийш харж унтаад өглөө 2 тийш явдаг байлаа. Энэ хугацаанд Замбаг ганцаардлын мананд бүрэн өмбөв. Өглөө ажилдаа ирж хамгийн түрүүнд оюун төгсийг харж сэтгэлээ баясгаад ажиллаа эхэлдэг байлаа. Нэг орой Замбагыг ажлаасаа гэртээ ирэхэд гэрийн телефон утас тачигнан дуурч байхад бол яаран очиж уцаа авав. Дамиран тэр хоёрын ганц охин Жавхлан төгс ярьж байлаа. Сайн байна уу ээжээ? Та хоёр сайн биз дээ? Сайн байна уу миний охин гэсэн Замбагын хоолой өөрийн нэрэхгүй зангирав. Ээжээ та зүгээр үү? Охиных нь дуу сандрангуй болж асуув. Зүгээр дээ охин минь. Ээж нь охиноо их санаж байна. Бас их ганцаардаж байна. Аавч ажил ихтэй бараг гэртээ байхаа болсон. Гэхдээ бид хийвэн байгаа. Юу гэсэн үг юм бэ? Хэдэн ажил ихтэй ч гэсэн таныг анхаарлаасаа салгаж яаж чадаж байна? Та чи хэн билээ дээ? Миний сайхан ээж шүү дээ. Баярлалаа охин минь. Та нар минь ирхүү. Ойрын 2 жил харалтгүй ээжээ. Бид төлөвлөгөөтэй амьдарч байна. Зория маань хөгжмийн сургуулаа төгсөж Варшавт ажиллах болсон. Энэ түүний хувьд их чухал. Зориягийн аав ээж нь биднийг ойрын 2 жилд Монголд ирээд хэрэггүй гэсэн. Гэхдээ яагаад заавал Зориягийн аав ээжийн саналыг хүлээж авдаг вүлээ? Чиний эцэг эгч бас оролцох ёстой шүү дээ. Уучлаарай ээжээ. Зория их сайн залуу. Бид маргааш Варшав руу явах гэж байна. Аавч уг нь та нарыг ирэхээр амралтаа аваад хамт өнгөрөөнө гэж байсан. Миний хувьд мөн л тийм. За яах вэ? Нэг нь чийдсэн бол тийхээс биш. Харин Варшавт очмогцоо гэрийнхээ хаягийг өгч нааша яриарай. Даасан анги маань төгсөлт дуусгаар би та нар дээр очноо. Жавха, ээж нь чамайг маш их санаж байна. Баярлалаа ээжээ. Яасан сайн юм бэ? Би бас танийгаа санаж байна. Миний охин, сайн яваарай. Баяртай. Ойрхон ярьж байгаарай гэсэн Замбаг харилцуураа тавиад галтгоондоо орж орой ямар хоол хийхээ бодон хэсэг төдгөлзөн зогсов. Ойр театраад байгаа бололтой харагдсан. Битүүшүүл хийж тавихаас та. Төд одолгүй Замбаг ясны хар хөлс асгаруулсан сайхан өнөрчүүл хийж өөртөө тал аягыг хийж зогсоо шахуугаад том өрөөндөө оров. Хүүхдүүд маань сургуулаа төгсөөж эмч нар боллоо. Оюун төгс охины минь ажил амьдралын гараа миний дэрэгдээс эхэллээ дээ. Баярлалаа орчлон ертөнц минь. Миний охиныг надад ирүүлсэнд. Охиндоо ямар бэлэг авч өгөх вэ? Юу байвал дээр вэ? Дурсгалтай, гоёмсог бас үнэтэй зүйл байх ёстой. Бэлгийг нь гэрийнх нь хаягаар хөргүүлчихнэ. Хаягийг нь мэдэх хойно дахиж багшлахгүй гэж ганцаараа ярьсан Замбаг хаалганы хонх дуурахад тийш очив. Дамиран орж ирэхэд тэрбээр инээд алдан пижакийг нь тосон авч охин ярьсан гэлээ.
Дамиран эхнэрээ нүд гүйлгэн таамжиргүй харж толгой дохиод тэр нөхөр тэгээд юу гэж байна гэсэн албархаг шахмал зандрангуй дууг сонсоод замбаг дахиж дуурсангүй хоолоо аваад идэрээ гिचгээд угаалгын өрөөнд ороод таг болов. Дамиран эхнэрийнхээ царайг сааралтан бараатахыг хараад өөртөө сүрхий чочов. Тэр сүүлийн үеэс яшлыг харахаар дуурдаг хиймэл хоолоогоор дуурч эхнэрээ гомдоосондоо ихэд сандарч ингэж болохгүй шүү дээ. Лүд боллоо гэж өөрийгөө зэмлэв. Замбах түүний дуртай хар шүлийг цагаангаа сонгон саримсаар амталж гурилаар бүтээн сиян саунд хийж тавьсныг харан ихэд уярж ширээний ардах сандалд хүнд биеэ сул хаян лүгхийн суугаад нулимс туслуулав. Хөөхий дөө миний хань гараа гарган хийжтэй гэсэн ч ихэд хямарч сүрхий бандсан Дамиран шүлнөөс төдийлэн идэж чадсангүй унтлагын өрөөнийхөө гэрлийг унтраан орон дээрээ бүхлээрээ хөвтөв. Эхнэрээсээ уучлал гуйж аргадахаар хүлээж байгаад унтчихав. Өглөө замбах цай чанахаар галтгооныхоо өрөөнд ороод өчигдөр нөхөртөө гараа гаргаж хийсэн шүл нь бараг хിവэрэ байгааг харж хөөхий миний хийсэн хоолыг ч хоолоогоороо давуулхаа болжээ. Ингээд би ер нь энэ гэрт байгаад хэрэггүй юм биш үү? Нэгэнт ойлголцоос өнгөрсөн хойно гэж өөртөөгөө яриад зэвүүцэндээ цайч чаналгүй хувцас өмсөөд яаран гарав. Зүрх сэтгэлд нь бүүн гомдол оргилсан замбаг өмнөх замаа харалгүй шахам нулимс асгаруулж явлаа. Дамиран өглөөс ирэхэд дэрэгдэн замбаг байсангүй тул ихэд эвгүйцэн огол харайн босов. Өөрөө ч хувцас тайлалгүй бүхлээр унтчихсан байсан тул өөрийгөө зөвхөв. Хариуцлагагүй шаарч нь унтчихтаа яах вэ дээ? Уучлал гуйж аргадах гэсэн биш морийг нэмэлчгээгүй байгаа да. Дамиран палгийн төгшөөд галтгоороо оров. Замбаг эндэл байх ёстой. Замбаг галтгоонд байсангүй. Тэрч бүхэл гэртээ байхгүй байх нь тэр. Дамиран сандчин ханын том цаг харвал өглөөний 6 цаг болж байсан тул бүрч сандрав. Цаг ийм эрт байхад хаачдаг байна. Замбаг гэж харанхуй орц руугаа хідэнтэй хашгирсан Дамиран яаран хувцлаж эхлэв. Түүний сэтгэл ихэд төгшсөн ажил дээр ирэхэд хилтэс газрын хуралдаан эхлэхэд бэлэн болоод байлаа. Хуралд орохоос өөр яалтай үлээ. Хурлын дараа үдээс хойш уулзалтуудыг цуцлаад яаран гарч ирэхэд сайхан яшил хүүхэн сайдын хүлээх өрөөнд сууж байснаа угтан босов. Сайн байна уу сайдаа? Хилцийн дарга чинь зарим асуудлаа шийдээд гарсан. Үгүй сайдаа, би өөрөө тантай чамайг хариуцсан хилтэс гэж байгаа. Хариуц удирдлагатайгаа ярилц. Би завгүй байна. Сайдын явуут дундаа таамжиргүй хэлээд гараас авчин өнгөрөхөд хүүхний царайд гайхсан өнгөлөрхийг тэрээр ажиглав. Зойлгийн хүүхэн яах гэсэн бол гомдсон байх та. Одоо яах вүлээ дээ? Энэ зойлгоос хамаг юм болж байгаа. Хүний анхаарал сарниулсан айхтар муш уламдаа чи. Дамиран эхнэрээ гомдоосон борууг сайхан яшил хүүхэнд өгөөд яамнаас гарч ирэхэд жолооч нь машинаа асаалаа. Сайдаа хаашаа явах уу? Ангаахын дээд эхнэрийн ажил руу. Эхнэрийнхээ ажил дээр огт очтгүй сайдыгаа гайхан харсан жолооч машинаа асаангаа манай сайдад эхнэр нь хэрэг болж дээ гэж шоолон бодов. Дамиран очиход оюутнуудын хичээл таарж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Сайн байна уу? Би замбаг багштай уулзах хэрэгтэй байна. Дуудаад өгнө үү? Би нөхөр нь байна гэж Дамиран хэлэхэд жижүүр хүүхэн сортосхийн харж та замбаг багшийн нөхөр гэсэн үү? Тэгэхээр тийм ээ. Сайда та намайг дагаад яв гэснээ түрүүнд нь орж жаоргон өнгөйхэд Дамиран араас нь алхангаа хүүхний хотхор гойлог нуруу тонтхор өгзгийг харж авав. Энэ хүүхнүүд яахаараа ийм өгзөгтэй байдаг байна. Дахиж элдв хүүхэн харахаа болох минь. Баалрах шахлаа гэж бодон алхаж явтал өмнөөс нь сургуулийн захирал удирдах албаныхан ихэд хүндэтгэлтэйгээр тосон гарч ирэв. Сайн байна уу нөхөр сайдаа? Дамиран сургуулийн удирдлагатай гар барин элэгсэг дотн ярилцаж байтал нүд нүүр нь бүлцэн хавдаж царайн сааралтан барайсан замбаг өөртөөгөө жигтэйхэн адилхан сайхан бүсгүй дагуулan гарч ирснээ Дамиран харж нүүр буруулснаа сургуулийн удирдлагууд байгаа болохоор арайч өнгөрөөд явж холгүй зогсоож чи ажиллаар явна уу гэж хайн хүндий дугаар асуухад Дамирангийн тухаар хөлс чихарж гээгүй чамаг авах гэж ирлээ гэж аргадангүй хэлв. Би гадуур хөөцөлдөх ажилтай юмсан. Хамт явж хөөцөлд юу? Замбаг нөхрөө дурамжхан харснаа хамт олноосоо зовоо бололтой хамт яваа бүсгүй рүү нэмсгэлснээ. Багш нь ажилтаа болчихлоо
гэлээ. Баяртай агшаа. Өглөө уулзъя да охин минь гэсэн Замбаг цүнхнээсээ дэлгүүр гарган өрөө рүүгээ явхад сургуулийн удирдлагатаа салахаас яаран хийсэн дамиран жаалх байтай араас нь хурдлав. Замбаг ширээнийхээ ард суухдаа түүний хамар дээгүүр нь бурзаасан хөлсийг харж дотроо өрөвдөв. Чи яах гэж ирсэн? Замбаг янз муутай асуугаад өмнөх дэвтрээ авч шийдэхэд дамиран айх шиг болов. Үгүй яах вэ? Хоёлаа ярилцах хэрэгтэй байна. Юу ярих вэ дээ? Охин бит хоёр лав чиний ярианы сэдэв биш. Битгий ингэж яриач дээ. Миний буруу. Би чамааг аргадах ухаанаа олохгүй өөртөө шаналсаар байлаа шүү дээ. Чи бодтоо дамираа. Бидний хамтын амьдралын 22 жилд миний чамааг зовоосон нь хэд ивлээ. Чиний намайг аргадаж амьдрсан нь хэд ивлээ. Би чамаар хизээ тэгтлээ аргадуулж байсан юм бэ. Би чамайг хайрлаж чамтай хамт амьдрахын тулд бүхний ихэнд чамааг хуурсан нь үнэ. Чи надад сайн намайг хүлээн авах байсан ч дур зоргоороо авиртай ээж чинь намайг хүлээн зөвшөөрөхгүй учраас би хуурахад хүрсэн. Гэхдээ надад тэр үед амар байгаагүй. Би нэлхүүрээ танихгүй алийн үүдэн тавьчихсандаа дотоод сэтгэлдээ яаж тарчилж байсныг чи мэдэхгүй шүү дээ. Тэр их гаслан зовлонгоо мэдэгдэхгүй гэж яаж өөрийгөө хүчилж байсныг чи мэдэхгүй. Гэхдээ би чамааг өнгөрсөн 22 жилийн амьдралд харамсуулахгүй байхыг хичээж хаягдан хөсөр орхигдсон охиндоо зориулах нандин бүхнээ чамд жаргал төгсөд зориулсан. Гэтэл үгүй юм бэ. Би чамд үннээ хэлсэн. Охиныг олсноо ч хэлсэн. Чи тоогоогүй дайжиж алга болсон. Тэр оройноос хойш надтай үг солихооч болсон. За энэ чи яах вэ? Чиний зөв. Гэтэл чи өчигдөр орой төрсөн охиноо үгүйсгсэн. Хайр танихгүй хүн шиг айшилсан шүү дээ. Тийм ээ. Бид чамд хэрэггүй болсон болоо л та. Би чамтай сүүлчийн удаа ярьж байна. Баярлалаа. Чамтай амьдарсандаа би огт харамсаагүй. Сэтгэл дүүрэн амьдруулсанд баярлалаа. Бигээ бодож хоолоо сайн идэж байгаарай. Би чамаас энэ сургуулаас явах гэж байна. Замбагын хэлсэн дэндүү зоримог ил үгийг сонсоод дамиран дайгжин чичрэв. Тэрээр нулимсан дүүрсэн том бор нүдээр Замбагыг үйлгэртэн харж юу хэлчихвэ? Арайч дээ гэж захиран хэлээд эхнэрийнхээ өмнө төсгийтэл сөхрөн суучхад Замбагын зүрхээр часгын хатгуулаад өөр тийш харав. Би их тэнийг зангарахчлаа. Намааг уучлаач дээ Замбага. Би чамгүйгээр амьдрч чадахгүй чи мэдэх хойно. Битгий ийм билэггүй муухай юм ярьж намааг зовоогооч дээ. Замбаг нөхрөө дотроо өрөвдөн өнөө их гомдол нь сарнан алах болсон ч түүний мэдэгдэхгүй гिचэн хоёр гараа илгэндээ зөрүүлэн бариад зогсож байлаа. Босооч дээ. Хүн ороод ирвэл яах юм? Ичгүй энэв чи. Эхнэр нь тажигнан ширв татхад дамиран дотроо баярлав. Учир нь ингээд ирэхээрээ төдхөн зөөлөрдөг ажээ. Би босохгүй. Чи өөрөө намайг загнаад байгаа хэвчтэй. Гэх дамирангийн хоолой жижигнэн зангирахад Замбаг нөхрөө ихэд өрөвдөв. Гэсэн ч жишүү харсан хിവэр. Мөн дөө гадаад явдлын яамны сайд эхнэрийнхээ өмнө сөхрөөс суучихсан байна гэд ярьцгаар штэ. Чиний нэр хүндэд муу байх үз? Яадгийн? Сайд ямар миний амьдрал юм уу? Чи л миний амьдрал. Энэ үгээ ихэд чанга хэлсэн тул Замбаг давхийтэл цочсноо цааш тэсвэрлэх чадалгүй болж өвдөг бохирон суусан нөхрийнхөө өмнө очиж гараас нь татан босгов. Тэнийг гэдэг нь хэдий болтол ингэж суухгүй. Би чамаас явах гэж байхад гэж айлган хэлсэн Замбагыг дамиран агдлан тэрвэрч би чамайг явуулахгүй гэж хашгирав. Замбаг түүний дунд цочиж бас санаа зовнон чимээгүй гимээ. Энд оюутан хүүхдүүд байгааг мартаа юу гэж зандрав. Тийм л дээ. Хөө юу одоо мэдвүү? Ажилтаа юм уу чи? Ажлаа зогсуулчихсан. Чамтай уулзраа олох гэж зориуд ирсэн. Байж байгааг нь аль уу явцгаая. Би хоол хийж өгье. Жигтэй хөвлсөж байна. Халуун байх уу? Төвг хариад болъё. Хичнээн ядарва. Харж амрах минь гэсэн дамиран зогссоор байх тул Замбаг түүнийг хайр гэрэлтсэн харцаар харж хамрыг нийлээд ширээн дээрээс цүнхээ шүүрэн аав. Тэдний гарч ирэхэд гадаад явдлын яамны сайд намын төв хорооны товчооны гишүүнийг үдэж өгөхөөр анагаах ухааны дээд сургуулийн захирал болон удирдах бүрэлдэхүүн хүлээн зогсож байлаа. Би чамд хэлсэн биз дээ. Тэд бидний хүлээгээ зогсож байна гэж. Гол нь чамайг яах гэж ирсэн бэ гэж тэгж байгаа. Чамтай уулзраа олох гээд байхад та тэд яах вэ? Ажил үүргийн л дагуу из. Очиж гар бариад гараа.
Замбаг нөхрөө зөвөл нудран шивнээд хажуугаас нь сугдан алхахад сайд сургуулийн удирдлагад гар өргөн талархал илэрхийлээд үүд чиглэв. Тэдний араас сургуулийн удирдлага нүд салгалгүй ширтэж буйг тэд мэдэж байв. Яг гарах үүдний өмнө очиод дамиран дороо зогсоод эхнэрээ харж хөшин зогсов. Яаваа, явцгаая. Нөгөө охин хаана вэ? Ямар охин гэж Замбаг гайхан асуув. Нөгөө хин манай нөгөө чиний ангид сурдаг охин. Чи оюун төгсийг хэлээд байна уу гэсэн Замбаг гинт санаа авч одоо хэрн тэднийг харсаар буй удирдлагуудаасаа санаа зовнон нөхрийнхөө гараас зөөлөн чимэгчгээд гараад явчихад дамиран араас нь даагав. Тэр хоёр ийн эвлэрч урдын халуун дотн байдал үргэлжлөв.